Амар амгалан байцгаана уу? За, өнөөдөр дотоод хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар ярив. Дотоод хүүхэд гэдэг нь таны бага наснд мэдэрсэн, хадгалагдсан мэдээлэл, мэдрэмж, хүсэл, айдас, баяр гомдол байдаг. Энэ нь ихэнхдээ хүний амьдралд нуугдмал нөлөө үзүүлдэг. Би ч бас дотоод шарах ихтэй хүүхэд байсан юм. Би урд нь өөрийнхөө талаар өөрийн энэ инх оршихуйд хараад YouTube хуудсанда ярьсанчлан контентууд их байгаа. Түүнийг нэг сонсоод үзээрэй. Би бясалгал хийж ихснээс энэ бүгдийг өөрөөсөө таньж ойлгож дотоод хүүхдийн шарахыг ангааж идгээд чадсан юм аа. Энэ туршлага маань байгаа учраас би дотоод хүүхдийн шарах эдгэх процесс надад илүү өөрийн туршлага болгож би энэ гайхалтай сургалтаа нээж эхлүүлсэн юм аа. Хүүхдийн дотоод мэдрэмж хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Бага наснд сонсоогүй сайхан нүгс, хүлээн зөвшөөрөгдөөгүй хайр, магтаал, одоо таны өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар нөлөөлж байдаг л да. Дотоод хүүхэд шарахтай бол айдас, эргэлзээ, бусдын үгээр өөрийгөө доош үнэлэх зэрэг үнэлэмж, зан төлөвт илэрдэг. Харин дотоод хүүхдээ ойлгож хайрлаж сурвал амьдралд итгэлтэй алхаж, харилцаанд илүү нээлттэй, өөртөө илүү бүтээлч байж чаддгаа. Яагаад дотоод хүүхдтэйгээ танилцах хэрэгтэй вэ? Өмнөх туршлагуудаа ойлгож, шарахнаасаа гарч дотоод хүчээ сэргээх боломжийг олгодог. Өөрийгөө хайрлах, үнэлэх чадвар нэмэгддэг. Дотоод амар амгалан нь тайван байдлыг олж, сэтгэлээ төвлөрүүлэх, хүсэл зорилгодоо анхаарах боломжтой болдог. Танд энэ сургалт хэрхэн туслах вэ? Сарны хуанли энерги ашиглан манифест, бясалгал, дотоод хүүхдийн бясалгал, тарот уншлагаар ерөнхий энерги танд юу тохиолдож байгааг бас уншиж өгнө. Үгээрээ дамжуулна. Дотоод хүүхдтэйгээ холбогдож шарах, итгэх, дотоод хүчээ сэргээх алхмуудыг сургалтандаа нэгтгэсэн. 30 хоногийн урсгалаар таны дотоод ертөнцид өөрчлөлт гарах нь гарцаагүй. Өөртөө итгэх итгэл, амар тайван байдлыг бий болгож чаднаа. Сургалт нь таныг өөртөөгөө нэгдгэх, өөртөө улам итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол зорилго юм аа. Цаашлаад өдөр тутмын амьдралд шууд хэрэгжүүлж болох практик аргууд агуулна. Ингээд өөрөөсөө асуугаарай. Би өөртөө итгэлтэй юу? Шийдвэр гаргах тал дээр хэр байна? Би бусдтай болон өөртөө хэрхэн харилцаж байна? Хайр дурлалын харилцаанд би хэрхэн харилцаж байна гэд асуугаад нэг үзээрэй. Үнэхээр би өөрчлөгдөж өөртөө итгэлийг нэмхийг хүссэн хүн бүхэнд манай сургалт, онлайн сургалт нээлттэй байна. Ингээд сургалтандаа нэгдээд өөрийгөө өөрчлөөрэй гэж та бүхнээс хүсье. За, ингээд баярлалаа.